За сайн байцгаана уу? 21 дахь өдрийн бичлэгээрээ уулзаж байна. За би өглөө хамгийн түрүүнд босоод бурхан багштай залбирдаг, далай багштай мөн ногоон дарихтай залбирдаг. За хамтдаа гай далай багш маань бурхан багш ногоон дарих байна. За бурхан нам хийгээд хургайн жуулан бодийн утгийн хүртэл байдаг мөн өглөө тэргүүтээ үлдсэн бинараа амтны төсөнд бол бурхан бүтгүүлдэг. Бурхан нам хийгээд хургайн жуулан бодийн утгийн хүртэл байдаг мөн өглөө тэргүүтээ үлдсэн бинараа амтны төсөнд бол бурхан бүтгүүлдэг. Бурхан нам хийгээд хургайн жуулан бодийн утгийн хүртэл байдаг мөн өглөө тэргүүтээ үлдсэн бинараа амтны төсөнд бол бурхан бүтгүүлдэг. Тийм үлдэн чадхад багш бурхан жохогдээд 3 урд найзлан саярхаа. Тэгээ хамтдаа өглөөний сэтэл засах уу гэд би сайхан намаа уншдаг. За та бүхэндээ уншиж өгье. За энэ сайхан багшийн маань хөрвүүлж бичсэн ном байгаа. Сойрхол тэргүүтээ уншлага. Эрүүл магтаал гэж байгаа. За энэ чинь хамгийн одоо эхний сэдв дээр бол өглөөний сэтэл засах уу гэд байдаг. За энийг өглөө болгон сэтлээ засаж унших нь тухайн өдрийг ингээд зөв бодолтой байхад маш их тусалдаг. За өглөөний сэтэл засах уу. Өдөр бүр өглөө сэрсэн даруйда би эрдэнэт хүмүүний төрлийг болоод өнөөдөр энэ өглөөний нарыг үзсэн нь ямар их ад завшаан бэ? Амгланг бүтээж завлан арилгах өөрийн эрх байгаа бөгөөд дээдийн ном эрхэм дээд садан номын сайхан нөхөдтэй учирсан буй энэ боломжийг хоосон алдаж мөнх бүсийг үзээд яг одоо адгуус тэргүүтээ заяанд муу заяанд төрчихвөл буй номын үг утгыг илэрхийлэх хэлгүй утга санааг ойлгох ухаангүй мөнхөг тэргүүднэр ихэд нэрвэгдэн бусдад байтугай өөртөө ч тустай юухан ч хийж чадахгүй. Тиймээс энэ нас, энэ сар, ялангуяа энэ өдрийг дэмий үрэлгүй. Бие, хэл, сэтгэлээ бусдад хорлолгүй. Энэ хойд бүхэнд тустай. Буйны сайн үйл, ном зохилцсон үйлээр хэрэг төгөлдөр нөхцөн үйлдээ. Тэр мэд чадхад багш 3 эрдэнэ таалалтаа болгоон сойрхоо. Ийм үйл бүгдээ бүтээхэд саад амьрлахад адилхан сойрох хэмээн. Өмнгийн огторгуйда бурхан багш голлсон 10 зүгийн хамаг бурхад бодсод архад хутагтууд оршин буйгаар бодоод багш 3 эрдэнэт мөрөгмөө, багш 3 эрдэнэт итэг мөө, багш 3 эрдэнэ адислаа, багш 3 эрдэнэт үйлсээ даадгая. Багш ном хийгээд чуулганы дээдэд бодийн гот хийх хүртэл бийтэн мүү өглөө тэргүүтээ үлдсэн буйнаараа амтны төсөнд бол бурхан бүтгүүлдэг. Хамаг амтан амглан хийгээд амглангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаан лугаа хагацах болтугай. Хамаг амтан зовлон үгүй амглан лугаа хизээчүүл хагацах болтугай. Хамаг амтан ойр холд барин шунах уурлах хоёроос хагцсан тэг сэтгэл тэгш орших болтугай. За ингээд өглөөдөө сайхан сэтэл засах номоо уншаад уншчихлаа. Тэгээд дараагийн өдрүүдэд би энэ номноосоо бас маш сайхан ерөөлүүдийг уншаад ингээ 30 хоногийн бичлэгээ дүүргий гэж бодож байна. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрээ ажил үйлс нь бүтэмжтэй байх болтугай. Баяртай.